Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярилцлага зочноор жижиг дунд бизнес үйлчлэгээ эрхлэгч Одон Заяаг өрн оролцуулсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд бүх монголчуудаа бас энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлмээр байна. Юуны түрүүнд хоёулаа ярилцлага таны жижиг дунд бизнес эрхлэх одоо анхны санаа сэтэл ханаас төрсөн бэ? Энэ талаар яриагаа хэлье. За баярлалаа. Би бүр маш багасаа бизнес эрхэлж эхэлсэн. Тэгээд манай ээж маань их бизнес сэтгэлгээтэй юм мундаг дайч эмэгтэйсэн л да. Тэгээд ээж маань намайг 5 дугаар ангиас эхэлж бизнес эрхлүүлсэн. Тэгээд би ч одоо хөдөөний малчин айлын хүүхэд. Тэгээд 5 дугаар ангиас сургуулийн дотор байранд амьдарч байхдаа одоо бизнесийн гараа маань эхэлж исэн. Хамгийн эхлээд одоо 50 төгрөгийн гөөхий 70 төгрөгийн Наполеоноос эхэлж миний бизнес цэцгэлж эхэлж байлаа. Тэгээ өнөөдөр бол одоо өөрийн гэсэн худалдаа үйлчилгээний одоо хөөрхөн жижигхэн цэгтэй. Тэгээд 2015 оноос эхэлж баялаг бүтээгчдийн дэмжих холбоог үүсгэн байгуулсан цагаас эхэлж одоо энэ сайхан олон баялаг бүтээгч нартай нэгдэн нийлж тэгээд 10 жилийн хугацаанд тасралтгүй маш олон зүйлийг бас хийж бүтээж ирлээ. Өөрийнхөө одоо хувийн үйлдвэрлэл үйлчилгээ за дээрэс нь маш олон сайхан баялаг бүтээгч нарыг дэмжих энэ олон хүмүүсийг бас төлөөлж ингэж явдаг. Тэгээд одоо дотоод төдийгүй би гадаадын зах зээл рүү бас нэлээд хэлж ажиллаж байгаа юм эмэгтэй бизнес эмэгтэй байгаа. 6 хүүхэдтэй бас алдарт их байгаа те. Энэ их олон хүүхдээ яаж байгаа яаж бизнесээ амжуулаад байна? Бас залуу бизнес эрхлэгчд маань зөвлөгөө өгвөл те. За баярлалаа тий. Би чинь 6 хүүхэдтэй. Тэгээ 3 хүү 3 охинтой. Дээрээс нь тэгээд энэ олон сайхан хүүхдүүдийн хажуугаар ажлаа амжуулна гэдэг бол бас ээжүүдийн хувьд хүндхэн. Гэхдээ одоо сайхан ээж аав, сайхан хань тий, сайхан гэр бүлийн хүчинд энэ сайхан зүйлүүдийг бол авч явж байна. Дээрээс нь би өөрөө бол олон улсын тархины фитнес, оюуны фитнесийн багш тасгалжуулагч, олон улсад 5 дугаар зэрэгтэй. Тэгээд энэ тархины фитнес маань бол өөрөө бүх зүйлийг бол амжуулах тийм хүч маань болж өгдөг. Тийм. Маш их ажлыг амжуул. Та улс тунхсны баяр өдрөөр хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдлаа. Танд энэ өдрөнд баяр хүргэе. За маш их баярлалаа. Тэгээд би 10 жилийн хугацаанд маш олон их тийм баялаг бүтээгч, хөдөлмөрч бүтээлж хийсэн, бүтээсэн ийм хүмүүсийг төрийн одон медалдаас тодорхойлж явсан байна. Тэгээд яг өөрөө одоо ерөнхийлөгчөөс энэ төрийн хүндтэй одон медалыг авна гэдэг бол бас их нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд маш их баяртай. Тэгээд төрөөс ерөнхийлөгчөөс авсан ийм сайхан одон медаль зүгээд өнөөдөр ирсэн. Тэгээд гоё мэдрэмж байна. Үнэхээр гоё мэдрэмж байна. Тийм маш их талархлаа. За таваас нөгөө Баянзүрх дүүргийн Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны салбар хороог төлөөлдөг дараагаар ажилтдаг шүү дээ тий. Энэ талаараа бас үзэгчтэй танилцуулъя. За баярлалаа. Би чинь 10 жилийн өмнө бас одоо ингээд энэ одоогоос бодохоор ингээ 10 насаар залуухан тий ийм одоо ирч хүчтэй бүсгүй эхэлжсэн. Зөрчийн ордонд анх хурлаа хийжсэн байхгүй. Тэгээ тэндээс сонгогдоод 11 төлөөлөгч сонгогдчихсэн. Би анх бол тэргүүлэгч байсан. Тэгээд 2-3 жил ажиллаад би холбооныхаа одоо салбар орооныхаа даргын ажлыг аваад тэгээд одоо төлөөлөгч тэргүүлэгч 11 гишүүнтэйг ингээд 10 жил тасралтгүй бас ингэж зүтгэж ирлээ. Тэгээ хамт зүтгэсэн энэ сайхан оюунлаг хөдөлмөрч дайчин энэ сайхан хамтрагч тэргүүлэгч нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа үрлэгчтэй, ялангуяа одоо батлаг даргадаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байгаа. Тий. Тэгээд энэ хугацаанд маш их зүйлийг хийсэн. Баялаг бүтээгч маш олон сайхан хүмүүсийг одоо нөгөө цагаан сарын үзэсгэлэн худалдаа энтерт урайлан дуудаж тийм маш олон сайхан том захуудаарууд үзэсгэлэн худалдаанд одоо оролцуулдаг ийм ажлыг хийсэн. Тэгээ тэрүүгээрээ ч гэсэн маш их амжилтыг бас гаргацгааж байгаа. Тэгээ авдар брэндтэй маш их хамтарч ажилладаг байсан. Тэгээ одоо авдар брэндийн ерөнхий захирал нь Солонгост амьдарч байгаа хэдий ч гэсэн саяхан одоо миний бас нэг арга хэмжээндээр бас ингэж төлөөлөгчөө явуулж бас хүндэтгэл үзүүлж илээ. Тэгээд ингээр чинь бид нэр 10 жилийн өмнө тавьж исэн суурь маань өдийг хүртэл бас л ингээл явж л байгаа даа байхгүй тий. Баянзүрх дүүргийн хэмжээнд ер нь хичнээн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэл эрхлэгчид байдаг юм болоо. Байлгүй яах вэ? Ер нь бол Монгол улс даяараа тий
101,837 ширхэг яг идэвхтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг ийм баялаг бүтээгчнэр байгаа даа байхгүй. Энэний 20% 20 мянган одоо үйлчилгээ эрхэлдэг цэг нь манай Баянзүрхт байгаа байхгүй. Тэг яагаад тэгэхээр манай Баянзүрх чинь маш том газар нутагтай, маш их хүн амтай. Тэгээ энүүгээрээ маш их давмгай. Дээрэс нь бүх том захууд манай Баянзүрхт байгаа. Нарантуул зах, Дүнжин гаруу зах, тэгээд баялаг худалдааны төвлөл гэх мэтлэн маш их том захууд манай одоо дүүрэгт байдаг учраас тэрийг дагаад үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг хүмүүс маань одоо 20% нь манай Баянзүрх дүүрэгт байдаг. Энүүгээрээ бас маш том дүүргийг хариуцаж аваад явж байгаа. Тийм. За таны өдөр нь цаашид хийж хэрэгжүүлэх гэсэн ирээдүйн ямар төлөвлөгөө вэ? Одоо байлгүй яах вэ? Одоо ч бид нэр саяхан нөгөө худалдаа үйлчилгээний танхимд 10 жилийнхаа ойг тэмдэглэлээ шүү дээ, тий. Тэгэхээр чин дараагийн 10 жилийг бид нар харах хэрэгтэй. Одоо бид нар саяны 10 жилүүд яг ингээд суур тавигдчихж байгаа. Одоо тэгэхээр дараагийн 10 жил нь бид нар яах хэрэгтэй вэ гэхээр бид нар чинээлэг дундаж одоо ийм баялаг бүтээгчнэрийг бий болгохын төлөө бид нар бүгд л зүтгэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ манай баялаг бүтээгчнэр үйлдвэрлэл үйлчилгээ хийдэг энэ сайхан хүмүүс маань үнэхээр тууштай байж чаддаг, үнэн байж чаддаг. Үнэхээр нэр нь халуунд халж бүтэнд хүрж энэ сайхан одоо өөрсдийнхөө төлөө бөгөөд улс их орныхоо төлөө маш их одоо чамбаа ажиллаж чадж гэнэ гэж би бодож байгаа. Тэгэхээр энэнд гасал дуу хоолойгоо маш их өргөж явах юм байна. Илүүтэйгээр бид нар одоо гадаадын зах зээл рүү бас тэлнэ гэж бодож байгаа. Тэгээ би бол сая юу яасан штэ. Энэ 10 жилийн хугацаанд те Баянзүрх дүүргийнхаа баялаг бүтээгчнэрийг төдийлөн биш бүр Монгол улсынхаа баялаг бүтээгчнэрийг төлөөлөж хоёр орн руу өөрийнхөө зарлаар өөрөө уриалаад ингээд яваад ирсэн. Тэгээ нэг нь болохоор Дубай бол үнэхээр нэрээ хөгжиж чадсан орн байгаа байхгүй тий. Дубай руу тэгээд саяхан би Антали руу бас явж чадсан. Антали болохоор яг нөгөө хөдөө аж ахуй одоо газар тариалан бүр дэндүү хөгжсөн газар хэлээ л тий. Тэгэхээр чи манай Монголын баялаг бүтээгчнэр Монголын үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа улсууд бас төдий дайны хөгжих боломж байгаа байхгүй тий. Тэгээ энэ талаар бас судалгаа хийж явлаа. Дээрээс нь бас өөрсдийнхөө бас баялаг бүтээгчнэрийг таниулж бас явлаа. Тэгээд цэнхэр тугаа хаач явсан аваад яваад байсан. Тий. Сүүлийн асуултыг танд үлдээе гэж бодлоо. За та бас хэлмээр байгаа үгээ хэлж болно. За маш их баярлалаа. Тэгээд юуны өмнө өчигдөрхөн одоо улс тунхагласны 101 жил боллоо. Маргааш миний төрсөдөр болох гэж байгаа. Их зүйлийг бүтээж гэн, их зүйлийг хийж гэн. Тийм учраас хайртай аав ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэ ийм сайхан хүчтэй, хүчрэхэг охин төрүүлж өгсөн байна. За эх орондоо талархлаа. Нутаг устай эх оронтой хүн гэдэг чинь бахархалтай одоо үндэсний дээл хувцас өмсөд хаан чалхаад явах ийм бүрэн одоо илэрхийлэмж байдсан байна. Дээрэс нь одоо сайхан багш нартаа талархаж байна. Тэгээ би бол одоо бас олон улсад нэлээ өндөр зэрэглэлтэй тархины фитнесийг аваад явдаг учраас сайхан багш нартаа баярлалаа гэж бодож байна. Олон улсын дамаг болсон Зэсэрдэн багштаа маш баярлалаа гэж хэлмээр байгаа. Маш сайхан олон сайхан багш нар байгаа надад. Тийм тэгээд бүх одоо үр хүүхэд хань ижилтэй маш их талархлаа гэж бодож байна. Миний ингэж гялалцаж маш их ажил амжуулж маш их зүйлийг бүтээж явж байгаа бол ард тал маш сайн байна гэсэн үг тийм ээ. Тэгээ бүх сайхан зүйлдээ талархаж байна да. Баярлалаа. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт энэ сайхан ярилцлагт урьж оролцуулж байгаа хөрхөн бүсгүүдээ бас баярлалаа. За баярлалаа. Маш баярлалаа. За баярлалаа та бүхэндээ. За энэ удаагийн ярилцлагаараа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч Одон Заяаг оролцууллаа.